За сайн байцгаана уу. Манай пэйжийг дагаж үзэгч нартай энэ өдрийн мэнд төргий Хөвсгөл рүү явах ажил гарсан. Тэгээ яаралтай буцаар яриад л ерөөсөө машин дотор бүх юм байгаа. Хөвчт мэдээж гоцс. Тэгэл ерөөсөө өтөр төргийн гарах нэг ажил гараад гараа явж гин тархан руу. За мэдээж энэ машинтэй боллоо бол зөндөө олон зам туулсан. Би бол яасан байг бол одоо спринтертэй байж үзлээ. Unimog-тэй байж үзсэн. За тэгээд энэ жижиг Monster Jeep-тэй бол бас байсан. Янз янзаар нь хэрэглээл тэгэл амьдралын явцад бол солиол тэгэл шинжилээл нэг тиймэрхүү яасан. Жиргүүлтэй бас байж үзсэн. Тэгээд одоо яг тогтсон нь бол одоо энэ 70 загвар байна. 70 загвар Alucap-тэй. Яагаад 70 загвар Alucap-тэй вэ гэвэл за жишээл спринтерийг ярив. Спринтер одоо ингээд гоё тухтай мэдээж. Monster спринтерүүд бол гоё юмнууд бол тухтай, зайтай. Сайн тал нь бол шүү дээ. За муу тал гэх юм бол одоо том гараж хэрэгтэй нөгөөд хадгалахын тулд мөн хот дотор хэрэглэх боломжгүй өксөв шүү дээ. Яг бодлогын хувьд бол болно гэхдээ нөгөө тэр том хэмжээтэй юм чи унаа явахад их анхаарал шаардна. Өдөр тутам хэрэгж болохгүй өксөв шүү дээ. Хэцүү. За том трак мэдээж бил бенчин байгаа тэр том трактэй байж байсан бол мэдээж яагаад үгүй гэж том зайтай байна. Гэвч дахиад нэг том асуудал хадгалах газар тэгэл том дугуй, том одоо механизм бас хурдан явахад нь хязгаардмал бас бартаанд бас хязгаардмал мэдээж намар шавраар бол явчихлаа. Тэгээ уулын хазгай, налуу тиймэрхүү проблемууд бол бас тулна. За чиргүүл бол бас нэг үзсэн. Чиргүүл чирж авч үзсэн. Чиргүүлийн нэг хэцүү юм нь болохоор ур чадварыг хэрэгтэй байна. Одоо ухрахад яаж сөрж дарах, буцаж дарах, өгсөхөд бас уруутахад ялангуяа хойноос түрээд идэм байлээ. Яг хаа давуу тал нь юу гэх юм бол бүгдээрээ машиндаа байжгаад чиргүүлээ салгаад чиргүүлтэйгээ хүмүүсүүдэд үлдээч бас болж байгаа нэг газар. Тэгэнгүүтлээ машинаа одоо ашиглаад ондоо тийшээ яваад тэр хаваараа яваад ажиллаж зохицуулт юм уу, загас жарахаа барьд юм уу тийх бас боломжтой. Тэр нь бол бас таалагдсан. Ур чадвар бол шаардлагатай юм байлээ. Тэгээд яг нэг газар очиод ингээд салгацсан нөгөөд нь байж идэг. Тэгээд очиод нөгөөдгөө чирээл холбоол чирээ явах юм бас төвхтэй юм шиг санагдсан. Тэгээд чиргүүллийг нэг хэсэг чиргүүлтэй байж байгаа чиргүүлээ зараад байсан. За дараа нь нэг Unimog сонирхоод Unimog хэрэгжилж үзсэн. Unimog бол том одоо мэдээж бартаанд бол одоо сайн машин. Нэг хэцүү юм нь хэрвээ тэрийг суулгачих юм бол харахад хэцүү юм шиг санагдсан надаа. Тэгээ дээрээс нь одоо том дугуйтай дугуйг ч дийлэхгүй тэгэл тэр нэг л надад төвхтэй санагдсан. Мөн тэгээ дээрээс нь өндөр таацтай машин яг дотроо зогсоход тухтай. Гэхдээ явхад тэр чинь бол бас л салхины эсэргүүцэл гэсэн үг шүү дээ. Одоо машин явж байгаа дотор нь бол ингээд хүн халаа цаашаа хоолундаа игээ явна гэж байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ нь өөрөө хомигдчихж байгаа болохоор явхад салхины эсэргүүцэл бага байна. Зогсоход бол дотроо дээврээ сөгчгөд бол бас зогсох бас боломжтой болчихж байгаа болохоор яг аль алийг ч алдахгүй. Гэтэ аль аль нь бас байгаа гэсэн үг шүү дээ. Спринтер тэр микроавтобус шиг машинаарууд би 10 жилийн өмнө хүүхдүүдэд аваад гэрээрээ 6 сар Европ руу Монголоос гараад өвөл аялаа явж исэн. 6 сардаа бол Европын их олон орноор явсан. Нийтдээ 25,000 км яваад тэгээд тэрийг Грект үлдээгээд ирсэн. Яагаад одоо тэргүүр явах болсон байг бол мэдээж яхаа гэр бүлэрээ болохоор арай том зайтай байсан. Тэгээд дээрэс нь яхаа заавч 4 дугаараар ажилладаг машин Европ руу явах бас шаардлагагүй байсан. Тэгээ үзэхэд бол яг мэдээж гоё байсан. Том машин бол бас дотроо зайтай, бүгд бас нааш цаашаа гүгээд ингээд яачих. Яг миний амьдралын хэв маягт бол энэ машин бол хамгийн тохиромжтой юм шиг санагдсан. Яагаад гэвэл өдөр тутам хэрэглэж байна. Хөдөө гадаа явхад одоо уул хадаар явчихна. Бартааг бол саад бэрхшээлийг туулчихна. Тэгээ мөн ганцаараа ч гэсэндээ шавар цуухад одоо ганцаараа энийг өдөр шавраас гаргаад явж цааш өргөжлүүлээ явна гэдэгтээ бол өөртөө бүр ихтгэлтэй байгаа гэсэн үг шүү дээ. Яг бол хайжакер өргөжин доогуур юмудаа шидчихнэ. За тэгээд бас зогсоолын проблем байхгүй. Маргийн зогсоолттой багтчихна. Дээрээс нь сэлбэг бол одоо хаасайг болцсон.
шаригнууд нь 80 тэгэл одоо Акладууд 105 105 гэж хоорондоо манайхан бол одоо энийг сайн мэддэг болсон шүү дээ. Энэ Land Cruiser загваруудыг бол тийм болохоор надаа энэ дуудууд одоо хамгийн тохиромжтой юм шиг санагдсан.